За сайн мэцгааны сонсогчдоо Тог подкастын ээлж зочноор 4-р түвшний оюутан Янжин Лам оролцож байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Тэгээд сонсогчдоо бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За та өөрөө илүү дэлгэрэнгүй танилцуулбал. За намайг Янжин Лам гэдэг Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүйн 4-р түвшний оюутан байна. За тэгэхээр таны бага наснаас эхлээд яриагаа эхлүүлвэл сонирхолтой гэж бодож байна. Тэгэхээр таны бага нас ямар байсан бэ? Би багадаа айгүй цэцэрлэгт явах дургүй хүүхэд байсан. Өвөө эмээтэйгээ хамт өссөн болохоор өвөөдөө л ингээл өвөөгийнхөө сүүдэр шиг өвөөг хаана явна тэр газар би хамт явж идэг байсан. Тэгээ манай өвөөгийн таньдаг хүмүүс нь ингээл өвөөг гадуур ганцаараа явж явах юм бол нөгөө дагуулаа яац ингээл байг тэгэж асуудаг байсан. Өвөөгийн бүх таньдаг хүн намайг таньдаг болтол ер нь баг байхдаа өвөөтэйгээ хамт байдаг байсан. За тэгээд багадаа цэцэрлэгт явах дургүй байсан гэсэн. Тэгэхээр цэцэрлэгтээ бол нэг олон найзтай байгаагүй. Гэрийнхээ тэр хавьд айгүй олон найзтай байсан. Тэгээд цэцэрлэгт явахаасаа илүү тэр найзуудтайгаа тоглоод эсвэл гэртээ өвөө надад цэцэрлэгт байхаас эхлээд шатар зааж өгсөн байхгүй юу? Тэгээд өвөөтэй шатар тоглох эсвэл ингээд зураг зурах, тоо бодох ч юм уу тиймэрхүү юм хийх илүү дуртай байсан. Та тэгэхээр одоо өвөөтэйгээ ихлэх цагийг өнгөрөөсөн гэж шүү дээ тий. Тэгэхээр бас танд одоогийн таны энэ мэргэжлийг сонгоход таны өвөө ямар нэгэн байдлаар нөлөөлсөн гэж боддгоо? Ер нь бол тийм. Би одоо ингээд гаднаасаа хүмүүс намайг харахаар энэ нөх юм ярьдаггүй амар даруухан охин байх гэж ер нь бол хүмүүс дүгнэх гээд байдгийн. Гэхдээ би багаасаа ингээд өвөөтэйгээ айгүй их юм ярилцдаг байсан. Одоо ингээл 3-4 настай жоохон хүүхэд тэнгэр шувуу нисэж байхыг хараад өвөө яагаад энэ шувуунууд нисэж байгаа юм бол хаашаа нисэж байгаа юм бол гэл тэгэнгүүт халуун орон руу явж байгаа гингүүт нь халуун оронд очиод яг яадгийн бол гэд бүх юмыг айгүй ухаж асуудаг байсан. Тэгээд одоо ер нь ингээд хүмүүстэй ярилцаад суух юм бол би айгүй чөлөөтэй ярилцаж чаддаг. Тэгээд тэрнийхээ үндсийг ер нь бол энэ мэргэжлийг сонгоход нөлөөлсөн гэж бодож байна. Намайг одоо энэ бүх юмыг сонирхож хүмүүстэй ярилцаж хүмүүсийн мэдлэгийг хуваалцахын үндсийг нь манай өвөө ер нь тавьж өгсөн гэж болно. За тэгэхээр таны бага нас ингэж өнгөрсөн юм байна. Тэгвэл яг сургуульд ороод та яг юунд илүү дуртай, юу хийхэд илүү их шимтэж сурдаг байсан бэ? 10 жилдээ бол ер нь нийгмийн хичээлдээ илүү их дуртай байдаг байсан. Дээрээс нь сакс тоглох дуртай байсан. Нийгмийн хичээлд яагаад дуртай байсан бэ гэхээр одоо ингээд би өөрөө нийгэмд гараад хүмүүсийн дунд амьдралд оролцсон. Тэгэхээр одоо тэр нийгмийн статус, үүрэг, нийгэм гэж юу юм бэ гэх тэр талаар суралцахад надад илүү тийм сонирхолтой санагддаг байсан. Саксыг болохоор би зүгээр ингээд багаасаа зурагтаар нөгөө нэг геймбийн тоглолтууд гардаг штеп. Тэрийг үзэж байгаа л өөх ямар гоё юм бэ. Би ч гэсэн ингэж шийдэд сурах юмсан гээл гэрийнхээ тэр хавьд байдаг шийдэн дээр тоглож байгаад тэгээд сургуулийнхаа тэмцээнүүдэд орж эхлээд ер нь бол сакс гэдэг чинь ийм гоё юм байна. Би одоо ингэж шийдэд сурчих юмсан гэд ер нь саксанд аягүй дуртай байсан гэж хэлж болно. Бүх юмыг л оролдож үздэг сониуч хүүхдээсэн гэж ойлгож болох юм байна тийм үү? За тэгэхээр одоо яг энэ сэтгүүл зүйн мэргэжлийг яагаад сонгох болсон бэ те? Одоо тэр шалтгааныг илүү одоо нарийн гэх юм уу тайлбарлавал. Би өөрөө 10 жилд байхдаа цагдаа ч юм уу, прокурор ч юм уу, хуулийн талын мэргэжилтэй хүмүүс болоод олон хүмүүст ийм зөвлөгөө өгч чадхаар, олон хүнд хүрч чадхаар мэргэжилтэй хүн болно гэж боддог байсан. За тэгээд яг Яшээ өгснөөхөө дараа би олон хүнд хүрэхийг хүсэх юм бол одоо сэтгүүлч болох юм бол надад илүү тийм нээлттэй хүмүүс намайг таньж мэдэж би тэр хүмүүст ингээ мэдүүлэхийг хүссэн зүйлээ хүргэж чадах юм байна гэж шийдээд сэтгүүлч болохоор сонгосон. Вау. Тэгэхээр та яг одоо сэтгүүл зүйн мэргэжлэр сураад одоо яг төгсөх курст одоо ирж байгаа энэ өндөрлөгөөс харахад яг энэ сэтгүүл зүйн мэргэжлийг сонгоход яг танд ямар ур чадваруудыг суулгасан бэ?
Би 10 жилдээ шүлэг бичих гэж оролддог байсан. Тэгээд яг нэгдүгээр курст ороод тэгээд сэтгүүлч хүн маш сайн бичих хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоод тэгээд нэгдүгээр курсээсээ бас хид хидэн шүлэг бичиж оролдож үзээд за тэгээд сэтгүүлч болохын тулд хамгийн гол нь маш сайн бичдэг. Дээрэс нь маш сайн ярьдаг. Гэтэ ярьдаг байлаа гэд одоо хүнтэй ярилцлага хийлээ гэхэд зөвхөн өөрөө ярих биш нөгөө хүнээ яриулж сонсож ойлгодог тийм ярианы ур чадвартай олон хүний өмнө гараад сандрахааргүй царайны хувирал болон биеийн хилэмжээ зөв авч явах ёстой байна. Ёстой гэдэг нь миний хувьд бол хамгийн чухал чадвар гэж бодож байна. За тэгэхээр та яг энэ оюутны амьдралын хамгийн таны мартагчгүй мөчийг бас сонсомоор байна л та. Яг одоо яг төгсөх гэж байна удахгүй. Тэгэхээр яг зөвхөн мэрэгжлийн одоо хичээлүүдээс тусдаа те юу ч байж болно. Таны яг оюутны амьдралд хамгийн их мартагчгүй байсан мөч нь юу байсан бэ? Миний хувьд болохоор 3 дугаар курстээ орсон алтан үзэг наадмын үеэр багаараа яг найзалдаг найзуудтайгаа хамт нэг баг болоод телевизийн нэвтрүүлэг бэлдэж одоо ингээд өглөөнөөс орой хүртэл сургууль дээр эсвэл гадуур хүнээс яриа аваад тэр хүнээ хайгаад тэр хүн дээрээ очих гээд айгүй их цаг завыг зарцуулж ингээд найзуудтайгаа хамт өнгөрөөсөн яг тэр үеийн мөчл хамгийн мартагдшгүй гоё нандин дурсамж болж үлдсэн гэх юм уу. Бид нар өөрсдийгөө ч гэсэн айгүй шинээр сориод анх удаа телевизийн нэвтрүүлэг хийж үзээд анх удаа тийм мундаг сэтгүүлч эрдэмтэн хүмүүстэй ярилцаж яриаг нь сонсож үзээд тэр үед л ер нь айгүй гоё байсан да. Та тэгэхээр сая хэллээ шүү дээ алтан үзэг наадамд ингээд 3 дахь курстээ оролцсон гэж юм. Тэгэхээр бас ямар бүтээл бэлдэж оролцсон бэрсэн ямар утга санааг хүргэхийг хүссэн юм бол нэгдүгээр курстээ бол угаасаа ордоггүй. 2 дугаар курстээ болохоор нэг нийтлэл бичиж явуулж исэн. Тэгээд 3 дугаар курстээ телевизийн нэвтрүүлгээр нөгөө сэтгүүлчийн ёс зүй гэдэг сэдвээр нэвтрүүлэг бэлтгэсэн. За нэвтрүүлэг маань болохоор одоо энэ орчин үед сэтгүүлчдийг үнэлэмж аюу их буурсан байгаа шүү дээ хүмүүсийн хувьд. За тэрний эсрэг одоо ингээд ёс зүйтэй сэтгүүлчд байдаг юм шүү. Бүгдээрээ юм уу биш шүү гэдэг мессежийг ер нь хүмүүст хүргэхийг зорьсон. За энэ жил 4-р курстэй болохоор бас нийтлэл бичиж явуулсан. Энэ нийтлэл маань болохоор сахар ба зөв хооллолтын тухай байсан. За сахарын тухай гэх юм бол одоо өдөр тутамдаа ингээл амттай юм идмээр санагддаг. Ер нь бол хүн болгонд энэний эсрэг одоо сахар чинь ийм хор нөлөөтэй шүү. Хэтрүүлж хэрэглэх юм бол ийм зүйл тохиолддог шүү гэд ингэж хооллол илүү зөв хооллолт болдог шүү гэд тиймэрхүү санаа гаргасан нийтлэл бичсэн. За тэгэхээр маш сонирхолтой байлаа. Та яг хичээлийн болон амьдралын тэнцвэрийг хэрхэн хадгалдаг вэ гэдэг асуултыг би яг энэ оюутан хүнээс ялангуяа надаас илүү туршлагатай олон жил суралцсан хүнээс сонсохыг хүсэж байна. Би ер нь 2 дугаар курсээсээ эхэлж ажил хийж эхэлсэн. Тэгээд эхэндээ бол CU-д ажилладаг байжгаад тэр үед ингээд айгүй ажлаа тараад амар ядраал гэртээ орж ирээл унтаал өглөө ч юм уу хичээлдээ явдаг байсан. Даалгавраа ерөөсөө хийж амждаг байсан. Тэгээд одоо болохоор зөвхөн хагас бүтэн сайн даал ажил хийж байгаа. Одоо ингээд бодоод тахны ер нь оюутан байх хугацаанд ажилдаа ингэж хитрхи төвлөрч хичээлдээ за хичээлдээ ингээл явж л байгаа. Гэхдээ ажиллаад ч гэсэн хийн гэд хичээлийнхээ хажуугаар хитрхи их ажил хийх нь аюу тийм надад жоохон муу талтай юм шиг санагдсан. Тэгэхээр ингээд багш нарынхаа өгсөн даалгаврыг хийж амжихгүй зүгээр хичээлдээ суугаад байгаа мөртлөө ямар ч үр бүтээлгүй тийм байд юм бэлээ. Тэгэхээр хэрвээ үнэхээр хичээлийнхээ хажуугаар ажил хиймээр байгаа бол цагаа маш сайн төлөвлөөд би энэ цагт ажилдаа яваад энэ цагт хичээлээ хийнэ гэдгээ төлөвлөж
сурсан байх юм бол ер нь амьдралын тэнцвэрийг алдагдахгүй байх гэж бодож байна. Тэгэхээр та сая хэллээ шүү дээ, одоо СЭУ-д ингээд ажилтдаг тийм ээ. Тэгэхээр та шөнийн ээлжинд ажилтдаг байсан уу? Шөнийн ээлжинд нэх ажилдаггүй байсан. Ихэнхдээ өдрийн цагаар ажилдаг байсан. Тэгээд 8 цаг яг ингээд босоогоороо байжгаад ажилласаа буухаар нуруу амарч хилээд хөлийн уул ялангуяа амир хөвддөг байсан. За тэгэхээр яг тэгж одоо ажиллаад ачаалтай байх үедээ одоо яг даалгавраа одоо амждаггүй байсан гэж хэллээ л дээ. Гэхдээ та яг хизүүгээр нь илүү амжуулах гэж хичээдэг байсан бэ? Ажилгүй өдрөө яг номын санд таг сууж агаад хийдэг байсан. Тэгэхгүй бол гэртээ ингээд даалгавраа хийхээр шал өөр юм руу анхаарал сарнаад зам гарчаад байдаг. Одоо ч гэсэн би даалгавраа хийхээр бол заавал номын санд суудаг. Тэгэхээр та одоо яг хүмүүлийн их сургуульд суралцаж байгаа шүү дээ. Тэгэхээр хүмүүлийн их сургуулийн одоо танд сургууль болон хөтөлбөрийн хамгийн хүчтэй тал нь юу байсан бэ? Надад нөгөө лекцэн цахимаар ордог гэдэг нь илүү таалагдсан. Одоо ингээл сургууль дээр 2 цаг ч юм уу нэг багшийн лекцэнд суун гэхээр манай үеийнхэн бол анхаарал төвлөрөлт нь маш муу болцсон гэж юу ихэнх багш нар ярьж байгаа. Өөрсдөө ч гэсэн мэдж байгаа. Тэрний оронд ингээд гэртээ ч юм уу видео хэлбэрээр лекцээ сонсоод тэндээсээ ойлголтоо авах нь надад илүү цаг хэмнэсэн тийм ажлынхаа хажуугаар авах ёстой мэдлэгээ аваад авж байгаа нь тийм илүү боломжтой. За тэгээд мэдээж сургуулийн орчин болон манай тэнхимийн 3 багш маань ер нь бол хамгийн их нөлөөсөн. Ингээл одоо ч гэсэн багш нарынхаа хичээл суугаал ярьж байгаа яриаг нь сонсонгууд нэрээ тийм байсан биш дээ гэл аюу тийм ухаарал хайрладаг гэх юм уу. Та тэгэхээр сая багш болон одоо найзуудаагаа дурдж байна л та. Тэгэхээр яг эдгээр хүмүүстэй таны одоо яг суралцаж байх хугацаанд нөлөөлсөн үү? Ямар байдлаар нөлөөлсөн бэ? Найзууд бол нэг их нөлөөлөөгүй. Би угаасаа найзуудын нөлөөнд нэг автдаггүй төрлийн хүн гэх юм уу. Багш нар маань бол ер нь нэлээд нөлөөлсөн. Ялангуяа Оюнбат багш тэгээд Ариун багш хоёр бол аюу их нөлөөсөн гэж бодож байна. Одоо ингээл Ариун багш маань хичээл дээрээ бид нарт аюу хэрэгтэй юм ярьдаг. Тэд нар нь ингээд буцаагаад би ингээд ямар нэг асуудал тулгархад ч юм уу ямар нэг зүйлийг хийхэд одоо ингээд Оюнбат багшийн ярьсан, Ариун багшийн ярьсан арга ухаанаар тэр зүйлийг ойлгож хүлээж авч сурсан. За эсвэл ингээд найздаа туслах хэрэг гарсан үед ч юм уу наа чи нэрээ манай багш ингэж хэлсэн тийм болохоор тийм юм бэлээ гэд ойр тойрныхоо хүмүүстэй ярилцахдаа айгүй их тийм багш нарынхаа ярьж өгсөн зүйлийг тусгаж ярьдаг болсон гэх юм уу. Тэгэхээр сонирхолтой байлаа. Тэгэхээр яг багштай дондоо танд яг ямар зөвлөмжийг одоо тантай илүү туулж ажиллаж байсан уу те? Танд яг багшин чинь хэлсэн яг ингээд сэтгэлд үлдсэн тийм үг зөвлөмж сургаал байдаг уу? Одоохондоо санаанд нэг юм буудгүй. Гэхдээ манай багш нар ер нь бол бүх шавнартайгаа аягүй тэгш харьцдаг гэж би боддог. Тэгээд сэтгүүлч болж байгаа хүн бол манай 3 багш гурлал ер нь аягүй үнэн зөв байгаарай л гэж цагтдаг та. Тэр нь л хамгийн их толгойд үлдсэн. Одоо ингээд би өөрөө мэдээлэл уншихтаа ч юм уу энэ яг үнэн зөв юм болов эсвэл ингээл текстийг хараад энэ үгэн дээрээ энэ үгээ ингээд өөрчилчихгүй гэдэг ч юм уу жоох юм алдааг нь харж мэдээ уншдаг болцсон гэх юм уу. Тийм. За тэгэхээр таны яг оюутан байх хугацаанд сурсан хамгийн үнэтэй сургамжтай нь юу байсан бэ? Хүн ер нь бол ингээд ямар ч мэрэгчлэр сурж исэн тэр мэрэгжлийнхээ мэдэх ёстой зүйлүүдийг маш сайн мэдээд аюу тийм тууштай байж одоо багш нараасаа ч юм уу эсвэл өөр уулзж байгаа эрдэмтэн ч юм уу одоо сурж байгаа мэрэгчлэр нь ажиллаж байгаа хүн ч юм уу тэр хүмүүсээс аль болох ингээд үргэлж шинийг суралцахыг эргэлхийлж байх ёстой
гэдгийг ер нь бол би маш сайн ойлгож авсан. Тий надад ер нь бол тэр л маш чухал санагдаж байгаа. Одоо би ингээд төгсөөд ажлын байран дээр гараад өөрөөсөө илүү туршлагатай хүмүүстэй танилцаж нэг баг хамт олон болж ажиллана. Тэр үед ингээд тэр хүмүүсээс маш их зүйлийг суралцаж ажиллана гэж бодож байгаа. Оюутан байх хугацаанд сураагүй маш олон зүйлийг ер нь бол ажлын байран дээрээ сурах байх. Гэхдээ би одоо ингээд оюутан байхгүй байж болох байсан шүү дээ. Одоо ингээд сурахгүйгээр шууд гадаад явдаг ч юм уу, эсвэл ажил хийдэг ч юм уу. Гэхдээ одоо ингээд анзаараад байхад манай сурдаггүй найзуудын ингээд ямар нэгэн зүйлд хандах хандлага нь миний одоо ингээд энэ их сургуульд ирээд зарцуулаад цаг хугацаанаас олж авсан мэддэж авсан хандлагаас шал өөр гэдэг нь ер нь бол харагддаг. Тэгэхээр тий. тодруулбал ямар хандлага танд харагдаж байна вэ? Жишээ нь ингээл ямар нэг юм асуудал гарангуут тэрийг ингээд шууд амар бухимдаж хүлээж авдаг ч юм уу. Эсвэл ямар нэг сенсацтай мэдээг эн чинь нэрээ тэгсэн байж гэж шууд хүлээж авдаг ч юм уу. Тэрэн дээр болохоор би нэг асуудал дээр за энэ дээр одоо ямар шийдэл байгаа вэ? Энэ асуудлыг яаж шийдэх арга зам байгаа вэ гэдгийг хамгийн түрүүнд боддог. Тэгээ мэдээлэл дээр бол угаасаа сенсац дээр бол энэ угаасаа л худлаа ингээл сэвэгдчихэл байгаа мэн гэд бусад хүмүүсээс илүү хүлээлттэй, илүү шүүлтүүртэй, цензууртай болсон. За тэгэхээр таны ярианаас сонсоход таны яг энэ сонсож байсан те хамгийн худлаа байсан ч юм уу гэдэг юм уу те мэрэгчлийнхаа одоо онцлогоос хамаараад тэр мэдээллийг судлаад энэ ч худлаа юм байна штэ гэдэг ойлголтыг авч ирсэн тийм мэдээлэл тананд бууж байна танд. Би өнөө өглөөхөн сургууль дээр нэг эрдэмтэн ирээд урааны талаар ярьж өгсөн байхгүй юу. Би болохоор өмнө нь одоо ингээл фэйсбүүк дээр амар олон хүн ураанаас болоод 4 хөлтэй ишиг гарсан ч юм уу, нэг нүдтэй хураг гарсан ч юм аюу их тийм ургийн гажгийг ураанаас болсон гэж одоо хүртэл явагдаад байгаа шүү дээ. Өглөө хичээлдээ ирж байхад хүртэл талбай дээр нэг машины хажуугаар өнгөрсөн чинь машин дээрээ ийм дүүрэн бичигнүүд наацсан тэр нь дандаа урааныг эсэргүүцсэн байсан. За тэгээд хичээлдээ ирээд суусан чинь нэг эрдэмтэн ингээд биднэрт урааныг тайлбарлаж өгсөн. Уран бол ингээд олборлж явахад бол зүгээр ийм шар нунтаг байдгаа. Энэ ямар ч хор хөнөөлгүй бидний хэрэгжилж байгаа гар утас болон энэ компьютер за тэгээд нөгөө нэг эмнэлэгт үзүүлдэг томограф гэд янз бүрийн тийм аппаратнууд байдаг. Тэднэрт бүгдэнд нь уран тодорхой хэмжээгээр агуулгдсан байдаг гэд тайлбарлаж өгсөн. Тийм хүмүүсийн хамгийн их буруу ойлгож хамгийн хортой гэд эсэргүүцээд байгаа уран нь яг үнэндээ тийм ч амар хортой биш. Эсэргээрээ манай эдийн засагт маш хэрэгтэй зүйл байсан гэд энэ мэдээлэл миний санаанд харж байна. Хэрэгтэй мэдээлэл юм. Тэг бас энэ сонсож байгаа хүмүүст бас маш хэрэгтэй болов уу гэж бодож байна. За тэгээд одоо та сая хэлэхэд бол сэтгүүлчээр суралцаад л мэдээж сонирхолтой зүйлүүд маш их байдаг тийм ээ. За энэ тэгвэл таны хувьд сэтгүүлчээр суралцаад хамгийн их тийм сонирхолтой болон сорилттой санагдсан зүйл нь байсан. Миний хувьд бол бие дааж ямар нэг контент бэлтгэх тэр бол аюул сонирхолтой. Тэгээд намайг сорьсон зүйл байж чадсан. Одоо ингээд хүнтэй ярилцах эсвэл камерын өмнө гараад ярих, тэгээд бичлэгээ өөрөө эдитлэх, тэрэн дээрээ өнгө дүрс, тэгээд бүх чанар бүх зүйлийг янзлах. Энэ нь бол миний хувьд аюу намайг сорьсон зүйл байж чадсан. Дээрэс нь ингээд дадлах хийж авах хугацаанд би нөгөө радиод дадлах хийсэн. За тэр үед болохоор гадуур одоо яг энэ Zoom гэдэг ийм аппарат бариад хүмүүсээс ингээд яриа аваад тэрийг өөрөө монтажлаад тэгээд текстийг өөрөө бэлдээд тэгээд тэр радиод болохоор дандаа надаас нэлээд ахимаг насны хүмүүс ажиллаж исэн болохоор тэр хүмүүсийн одоо хүний доор дадлах хийж байгаа учраас тэр хүний үзэл бодолд ерөнхийдөө тааруулж юм хийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ахлуулж байгаа хүнийхээ үзэл бодол тааруулсан, нийцүүлсэн юм хийх гэдэг бол бас түнхээр сорилт байж чадсан. Одоо ингээл талын өнцгөр бичээл тэгэл үзүүлэнгөт наа чинь болохгүй байна дахиад өөрчлөөд ир гэл ер нь жоохон шантарсан гэхдээ
Таны дадлага хийх болон онлын ялгааны хувьд те зөрөө байсан уу? Нэг их зөрөө бол байгаагүй. Гэхдээ ихэнхдээ надаар бичүүлсэн, яриа ахуулсан тийм янз бүрийн практик юм хийлгэсэн учраас одоо нийтлэл ч юм уу ямар нэг мэдээлэл бэлтгэхдээ онлын нөгөө нэг зарчмуудаа баримталж байгаа. Гэхдээ тэрнээс илүү юм мэдрэмжээ ашигласан гэх юм уу. Тийм онол практик хоёр бол нэг зөрөлдөөгүй. Гэхдээ түүнд ямар нэг зүйлийг бичгэд ер нь бол мэдрэмж авьяас гэдэг зүйл бас хэрэгтэй юм байна лээ. За тэгэхээр та одоо яг үзэл бодлынхаа төлөө хизээж буулт хийхгүй байх мөч тохиолдож байсан уу? Одоо яг л нэг үзэл бодол дээр бусад хүмүүс одоо таны эсрэг те эсвэл одоо өөр ямар нэгэн сэдвээр тулгуурлаа те нийгэмдээ ямар нэгэн асуудал байлаа гэж та одоо айл өнцгөөс нь хардаг хүн байдаг вэ? Яг тэгж олон хүний эсрэг ганцаараа байж бол үзээгүй юм байна. Гэхдээ нийгэм тохиолдож байгаа зөндөө асуудлууд байгаа. Ялангуяа манай Монголын нийгэм гэхээсээ илүү одоо манай монголчууд ард иргэд нь өөрсдөө аюу жоохон хэцүү хүмүүс шүү дээ. Тэгэхээр сая Оюнбат багш маань хүртэл хэлсэн л дээ бид хэдийг ингээд юмд хандахдаа уул суурьтай хандчихыг саяхан л хэлсэн. Тэгээд ер нь бол би өмнө нь сэтгүүлчээр сурахаасаа өмнө бол ерөөсөө тийм хүн байгаагүй. Одоо ингээд сураад 4 жилийн дараа бол юмд бүх зүйлд уул суурьтай ханддаг болсон байсан. Одоо нийгэмд болж байгаа үйл явдлуудыг бол энэ ийм учраас ийм болсон юм байна да. Ч юм уу одоо эсвэл нэг дарга тушаал гаргангууд энэ яг яагаад ийм тушаал гаргасан, энэний үндэслэл нь юу ингээд илүү тийм судалж үзээд шийдвэр гаргахыг илүү үздэг. Тэгэхээр багш маань одоо хэлжсэн л та одоо яг эмэгтэй хүмүүсийн одоо гендрийн ялгаа юун дээр гардаг бэ гэдгийг би тэндээс харсан байхгүй. Биднээс за ямар подкаст сонсч ин те өдөр тутамдаа гэд одоо бид сурагчид оюутнуудаас асуусан. Тэгэхэд бол эрэгтэй хүмүүс хөвчлэн улс төр болон одоо илүү тийм гүн гүнзгий зүйлийг харж сонсч байсан бол одоо эмэгтэй хүмүүсийн хувьд тийм ээ улс төр гэхээсээ илүү зөвлөгөө авах маягийн подкастуудыг сонсч байсан л та. Тэгэхээр таны хувьд яг ямар подкаст сонсдог хүн юм бол яг энэ подкастн дээр одоо маш энгийн жишээ боловч таны одоо хувь гендрийн ялгаа энэ дээр гарч байгаа дээр үзэл бодол тань ямар вэ? Би хөвчлэн гэмт хэрэг эсвэл одоо инфлюенсер мөртлөө нэг тийм зүгээр нэг инфлюенсер биш хийж бүтээсэн юмтай тийм хүмүүсийн яриаг сонсох дуртай. За гендрийн ялгаа гэх юм бол одоо ингээд би найз залуутайгаа хамт байж хахад би ингээл зүгээр нэг юм өдөр тутмын хийсвэр ч юм уу зүгээр сонирхолтой юм үзэж хахад ингээд манай найз залуу шал өөр одоо ингээд тийм улсад сансрын хөлөг тэдэн онд үзэгдсэн гинэ гэд саяхан өчигдөр хүртэл надад нөгөө нэг пирамидын доор ийм багнууд байдаг гинэ минь гэд тиймэрхүү шинжлэх ухааны талын юмнууд надад аюул ярьж өгдөг байхгүй юу. Тэгээд тэндээс анзаарах нэ эмэгтэй хүмүүс ер нь бол хөвчлэн тийм юмд хийсвэр за тэгээд нэг тийм хөнгөн юм сонирхдаг. Эрэгтэй хүмүүс болохоор одоо сансар окторгой байдаг ч юм уу саяны хэлсэнчлэн улс төр байдаг ч юм уу илүү ийм дэлхийд томоор нөлөөлж байгаа дэлхийд даяар бүх улс орнуудад нөлөөлөхөөр тийм зүйл сонирхдаг гэдг нь ер нь бол үнэн гэж бодож байна. Тэгэхээр таны яг яриан дээр бас тулгуурлаад асуух асуулт байна л та. Одоо яг сүүлийн үед гендертэй холбоотой одоо нөгөө мэрэгжил сонголт байдаг шүү дээ тий. Одоо эмэгтэй хүүхд ийм мэрэгжил сонгохгүй, эрэгтэй хүүхд хизээд хийж байсан гэдэг ч юм уу тий. Тэгэхээр таны хувьд одоо яг хамгийн ойрын жишээ байдгүй одоо ойрын жишээ байхаас илүүтэйгээр те бас энэ дээр ямар бодолтой байна. Тэгээ бас одоо энийг сонсч байгаа хүмүүст болон те өөрөөсөө дүүнерт ч юм уу те яг мэрэгчлээ сонгох гэж байгаа хүмүүст одоо зөвлөгөө өгвөл миний хувьд бол тийм гендрийн хөвшмөл ойлголтуудын эсрэг байдаг. Гэхдээ
эрэгтэй эмэгтэй хүмүүс байглаасаа өгөгдсөн тус тусны өөр зан арын шин гэж байгаа. Тэрийгэ харилцан ойлголцох юм бол ер нь гендрийн хэвшмэл ойлголтыг засч чадна гэж бодож байна. Гэхдээ мэрэгжил дээр бол ийм мэрэгжлийг заавал эмэгтэй хүн сонгох ёстой, ийм мэрэгжлийг эрэгтэй хүн сонгох ёстой гэхээсээ илүү одоо дүүнер маань 12 дугаар ангиа төгсөөд ямар мэрэгжилтэй болох вэ гэдгээ ер нь бол 10 дугаар ангиасаа ч юм уу бодож эхэлдэж штэ. Тэр үедээ өөрийнхөө сонгож байгаа мэрэгжлийг энэ мэрэгжил ажил дээр гараад яг юу хийдгийг, хүмүүст яг яаж нөлөөлдгийг, тэгээ би өөрөө энэ мэрэгжлийн одоо энэ мэрэгжилд ямар чадвар шаарддгийг, би өөрөө энэ чадваруудыг суралцаж чадах уу, надад ийм чадвар байгаа юу гэдгийг маш сайн бодож үзээд за тэгээд хамгийн өөртөө тохирно гэж бодсон мэрэгжлээ ер нь сонгосон нь зөв байх. Тэгэхгүй бол одоо ингээл хийсвэрлээл өөрийнхөө сонирхтгоос ч юм уу өөрийнхөө хийж чаддгаас шал өөр мэрэгжил сонгочингууд их сургуульд ороод тэрэндээ шантарч болно, эсвэл байх ёстой чадваруудад нь суралцаж чадахгүй байж болно. Тийм болохоор тэгж цаг алдаж шантарч ийснаас яг ингээд нэг зүйлээ бат сонгоод тэрнийхээ төлөө тууштай явсан нь зөв гэж бодож байна. Би яг яагаад энэ асуултыг асуусан бэ гэхээр одоо би яг анх сэтгүүл зүйн мэргэжлийг сонгоод орж ирэхэд бол эрэгтэй хүмүүс, эрэгтэй оюутнууд маш цөөхөн байсан. Тэгэхээр бас эрэгтэй хүмүүсийг энэ сэтгүүл зүйн мэргэжлээр сонгоход ялангуяа одоо жишээ нь хамгийн ойрын жишээ нь одоо хөтлөгч ч гэдэг юм уу те ингээ харахад байнгын л эмэгтэй хүмүүс ажиллаж харагддаг шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас таныг үзэл бодлыг сонсохыг хүссэн байхгүй юу? За тэгэхээр сэтгүүл зүйд одоо үзэгчдийн итгэлийг олж авах хамгийн чухал арга зам юу вэ? Та юу гэж боддог? Ер нь бол сэтгүүл зүйн салбараар тусдаа өөр байх л та. Одоо жишээ нь би мэдээний хөтлөгч байлаа гэхэд үзэгчд хамгийн түрүүнд миний царайг, миний хувцлалтыг, ярианы хэв маягийг ярьж байхдаа өөр тийшээ анхаарч гинүү, мэдээгээ яг төвлөрч уншиж гинүү гэдгийг хамгийн түрүүнд бол харж итгэл үнэмшил олж авна гэж бодож байна. За би ингээд сайтын сэтгүүлч байлаа гэхэд үзэгчид хамгийн түрүүнд энэ мэдээллийн их сурвалж нь юу юм, энэ мэдээ нь үнэн юм уу, бодиттой юм уу гэдгийг хамгийн түрүүнд харна гэж бодож байна. Одоо үед одоо дижитал сэтгүүл зүйн үүрэг боломжууд одоо их болж байна тийм ээ. Бүх юм одоо дижитал руу шилжиж байна. Сонин байхаа байсан байна. Сонин багассан байна тий. Сонин уншдаг хүмүүсийн хэрэглээ нь багассан байна. Гэхдээ мэдээж одоо миний хамгийн толгойд буужаад Андрей Цонин байна тий. Андрей Цонин бол илүү нэг одоо нийгэмтэй хөл нийлүүлэн алхаж яваа. Тийм мундаг сонины баг хамт олон гэж би хардаг. За үүнээс бол ихэнх сэтгүүл зүй маань одоо дижитал сэтгүүл зүй рүү шилжээд бүх юм интернетээр цацагдж байгаатай холбоотойгоор таны энийг зөв одоо үүрэг боломжууд нь те яг юунд яг ямар мэдээллийг яаж хүргэх гэдэг зүйл маань чухалж байна. Тэгэхээр таны хувьд энэ ямар үзэл бодолтой вэ? Угаасаа техник, технологи, хиймэл оюун ухаан гэдэг өдрөөс өдөрт цаг минут секунд тутамд хөгжиж байгаа. Одоо цаашдаа ч гэсэн хөгжсөөр л байх болно. Хиймэл оюун ухаан баг хүний оюун ухааныг давж гарах цаг өдөр бол удахгүй ирнэ гэж ирэх байх гэж юу нь бол хүмүүс таамаглаж байгаа. Тэгээд ч хүмүүс одоо ингээд цаг заваа хэмнээл төц ороод ч юм уу нэг сонингийн газар ороод сонин худалдаа давъя гэхээр тэр хүний цаг зав энэ хотын төвчрэл юу лээ тэрний эсрэг ер нь бол утсаараа мэдээлэл авах юм бол би заавал нэг сонин зардаг түтсэн дээр очиод ч юм уу төгжирч яваад сонингийн газар очиод сонио авах шаардлагагүй. Би автобусанд явж байхдаа эсвэл гэртээ орой унтахаасаа өмнө ч юм уу өнөөдөр ямар мэдээлэл гарсан байна, тэдний тойм юу байна. За мэдээлэл зөвхөн мэдээлэл гэхээсээ гадна альва хүний өөрийнхөө сонирхож байгаа сонирхлын дагуу
ажиллаж байгаа мэрэгжлийнхээ дагуу бүх зүйлийг дижитал орчноос хайж олоод уншаад авах боломжтой болцсон. Гэхдээ энэ ер нь бол сүүлийн үед нэлээд сөрөг болж эхэлж байгаа. Хүн болгон гар утснаасаа салгаа болсон. Энээс болоод дөнгөж төрсөн нэг хэдхэн сартай хүүхдээ уйлахаар нь шуудаа замын утас үзгээд утсаа өгчдөг ч юм уу. Тийм тэрнээс болоод тэр хүүхдийн тархины хөгжил, нүдний хараа тий одоо ингээд тоглож өнгөрүүлэх цагаа утас хараад өнгөрүүлж чинь гэхэр чин эрүүл мэндэд бол маш олон сөрөг нөлөөтэй байгаа. За тэгээд та яг хэлсэн шүү дээ хиймэл оюун ухаан сэтгүүл зүйд одоо нөлөөлж байна гэж штэ тий. Энэ нь одоо хиймэл оюун ухаан сэтгүүл зүйд нөлөөснөөрөө ямар өөрчлөлт авчирч байна гэж бодож байна. Одоо энэ мэрэгжил одоо ирээдүйд хэдэн жилдээ юу гэж харж байна та? Бас хоёр талтай л да. Хиймэл оюун ухаан бол бидний цагийг хөнгөвчлж байгаа. Нэг талаараа саяныхаар аюул олон сөрөг талтай. Гэхдээ ирээдүйд одоо хиймэл оюун ухаан хэтэрхий их хөгжлөөч гэсэн сэтгүүлч гэдэг мэрэгжил яхаа ажиллах хүчнийхэн тоог багасгаж магадгүй. Гэхдээ бүр огт үгүй болохгүй байх гэж бодож байна. Одоо ингээд зурагтаа хасаалаа гэхэд нэг робот мэдээ хөтлөөд сууж ивэл хүмүүс яаж хүлээж авах уу? Тэг хүмүүсийн хувьд жоохон нэг тийм ямар ч халуун дулаан уур амьсгалгүй сэтгэлд нь хүрэхгүй тэгж санагдах байх гэж бодож байна. Ирээдүйн сэтгүүлчдэд одоо ямар ур чадвар хамгийн чухал байх ёстой гэж та бодож байна? Мэдээж хамгийн түрүүнд мэдээллээ 2-3 их сурвалжаар баталгаажуулах. За тэгээд нөгөө нийгэмд сенсац тарихын тулд сенсац тарьж хандлт авахын тулд биш нийгэмд хүргэх мессежээ одоо зөв өнцгийг олж зөв өнцгөр хүмүүст ер нь аль мэдээлэл хүргэх чадвар бол ирээдүйд сэтгүүлч болох хүүхдүүдэд маш хэрэгтэй байх гэж бодож байна. Ялангуяа одооноос л ингээд сэтгүүл зүйн салбарын нэр хүнд болон энэ мэдээллийг зөв өнцгөөс хүргэх гэдэг зүйл аюул их дутагдж байгаа. Одоо энэ хүргэж байгаа контентууд хүмүүсийн хийж байгаа зүйлс бол ихэнх нь аюул сөрөг нөлөөтэй буруу зүйлүүд байгаа. За тэгээд сэтгүүлч гэдэг хүн заавал нэг амар мэдээ бичээл мэдээлэл хүргэх биш. Одоо Facebook, Instagram, YouTube гэж зөндөө олон сувгуудаар контент бэлтгэж хүмүүст мэдээлэл хүргэдэг. Гэхдээ хамгийн гол нь үнцөг. Энэ мэдээллийг энэ насны хүмүүс уншвал яаж хүлээж авах уу? Бага насны хүүхдүүдэд яаж хүлээж авах уу? Хөгшин хүмүүс үзвэл яаж хүлээж авах уу гэд тэрийг хүний өмнөөс ингэж өөрийгөө тавьж үзэж бодож иж өнцгөө зөв болоод хүргэх нь хамгийн чухал чадвар гэж бодож байна. Тэгэхээр ажлын зах зээлд одоо өрсөлдөхөд та өөрийгөө бэлэн байна гэж өөрийгөө мэдэрч байна. Одоо яг төсөж байна. Тэгэхээр бас тэр тал дээр бас сонирхол татж байна л да. Хараахан бэлэн биш гэж бодож байна. Одоо би төгсөөд ажил дээр гараад туршлагажаад жоохон дадлагажаад хүмүүсээс юм сураад эрэхтэй л ер нь за би одоо л энэ мэргэжлэр ажиллаж чадах юм байна гэж бодох байх гэж бууж ин. Гэхдээ хүн насан туршдаа ер нь суралцдаг гэж байгаа. Тийм болохоор насан туршдаа л суралцах байх та. Тийм шүү. За тэгэхээр сэтгүүлчүүд ажлын байр хэр олдцтой вэ? Одоо иймч багш шиг шууд төгсөөд ингээд шууд төгсөөл ажлыг хуваарлаж өгвөл эсвэл ингээд айлч аймгийн айл сумд утсан ажилд орохоор мэрэгжил бол биш гэж бодож байна. Гэтэ мэдээж тийм амар ховор биш. Одоо маш олон сайтууд контент бүтээдэг тийм редакцууд, агентлагууд байгаа. Тийм учраас харьцангуй гайгүй гэж бодож байна. Бүр нэг тийм ажлын байр олддгүй зарим нэг мэрэгжлүүд байдаг шүү дээ. Тэднийг бодвол. За ойлголоо. За тэгэхээр одоо яриагаа уншигч сонсогч болон нийт үзэгчтэй те мэдээлэлд яаж хандаасаа гэж хүсэж байна гэдэг асуултаар одоо өндөрлөе гэж бодож байна. За мэдээж сэтгүүл зүйн
мэдээлэл контент хүргэх гээд байгаа гол объект нь мэдээж одоо энэ үзэгчд, сонсогчд, уншигчд те ямар сувгаар хүлээж авч энэ хүмүүс байгаа. За тэгээд энэ хүмүүс маань альва мэдээлэлд хандахдаа одоо энэ мэдээллийн яг их сурвалж нь юу юм те ямар нэг нөгөө нэг юм төрийн сайтууд байдаг шүү дээ. Статикийн үндсэн хороо ч юм уу эсвэл засгийн газрын тийм сайт ч юм уу тэндээс авсан мэдээлэл юм уу яг ямар хүнтэй ярилцсан энэ мэдээллийн яг өнцг нь юу юм гэж шүүлтүүртэй хандаад альва зүйлийг одоо ингээд өстө чи наа чин тгээгүй ингээгүй гэж сөрөг комент үлдээхээсээ илүү эерэг комент үлдээдгүй маа гэхэд тэгээд сөрөг комент үлдээхээ болоод за тэгээд түрүүний ярьсанчлан нөгөө нэг сенсацийг ингээд сэвхгүйгээр зүгээр л хараад өнгөрөх хэрэгтэй. Одоо ингээд тэр сенсацийг үзлээ гэхэд цаана миний үзэлт таны үзэлт тэр сенсацийг тарьсан зүгээр л нэг худлаа мэдээлэл бичиж сууж байгаа хүний хувьд мөнгө олж ордог. Тийм учраас өөрөө өөрийнхөө үзэл бодлыг ер нь худалдахгүйгээр альва зүйл цензууртай хандаасай л гэж хэлмээр энэ да. За тэгээд танд цаашдынх нь сурлах хөдөлмөрт нь амжилт хүсье. Тэгээд урлаг хүлээн авч оролцсонд маш их баярлалаа. За намайг урьж оролцсонд бас баярлалаа. Тэгээд цаашдынх нь хичээл ном, сурлах хөдөлмөр бүр цаашлаад амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. За тэгээд за энэ хүртэл сонссон үзэгчдтэй баярлалаа. Баяртай. Баярлалаа Тогтмол подкаст байлаа.